3 дугаар бүлэг. Түүнд таалагдахыг эрхэн. Эзэн бидний тус бүрийн амьдралд хийх тусгай ажилтай. Хуулийн танхимд ичлэгдэж, сонинд нийтлэгдэж буй дэлхийн муу мухайг хараад бид Бурханд ойртож, амьд итгэлээр түүний амлалтыг бат атгаж, Христийн нэгүсэл бидний дотор илэрч байх ёстой. Ингүүж бид дэлхийд хүчтэй нөлөө үзүүлж чадна. Бурханы гэм бурууг ойлгуулдаг хүч бидэнтэй хамт байвал нүгэлд байгаа сүнсийг эргүүлж авралд хүргэж чадна. Энгийн даруй байдал энэ ажилд ихийг бүтээн. Өндөр албан тушаалд хүрэх, хүний магтаалыг авах гэж бүү оролд. Хамгийн агуу болохыг бүү зар. Харин зөвхөн Бурханы алдрыг харуул зохино. Бурхан бидэнд өгсөн ухаанаа бүрэн ашиглаж, гэрлийн замд өөрсдийгөө байрлуулж, ингэснээр Бурханы нэгүсэл биднийг өөрчилж, Бурхантай адил болгох боломжтой. Тэнгэр дэлхийн төгсгөлийн энэ өдрүүдэд Бурханы ажилд өөрийгөө зориулахаар шийдсэн хүмүүст хамгийн баян ёроолыг хайрлахад бэлэн байна. Бид соригдож шалгагдана. Нойргүй шүнийгч өнгөрөөх хэрэг гарах байж мэднэ. Гэхдээ тийм үед сэтгэлээ чилээх бус, чин сэтгэлийн залбирлаар Бурханаас ухаан, сэтгэлийг хурцлахыг гуйх цаг болгоорой.